Wow, Adobe энэ зүйлийг үнэгүй өгнө гэж юу? With over 90 new effects, every new effect is fully customizable. Мөгшин байна. Йоо бичлэг хийлгүү удацсан чинь ичээд байгаа ч юм уу, бишрүүгээд байгаа ч юм уу. Битгүй ямар тааш нэг юу вэ? За гол ярианд оръё. За Adobe компаниас болохоор Premiere Pro дээр Film Impact гээд шинээр плагин нэмж өгсөн байгаа. Бид нэр хоёр зураг ч юм уу эсвэл лого, текстүүдэд эффект өгдөг, эсвэл транслейшн өгдөг. За 90 гаруй ийм транслейшнийг бэлт ийм плагинээр Premiere Pro маа цаанаас нь бид нарт хийж өгсөн байна. Эдгээр эффектүүдийг болохоор After Effects дээр илүү наривчлан хийдэг байгаа. Premiere Pro дээр ганц товчлууралд дарахад автоматар орж ирэхээр Premiere Pro дээр цаанаас нь өгсөн байна. За тэгвэл бүгдээрээ ямар эффектүүд байгаа юм бэ? Хэрхэн ашиглах талаараа хамтдаа сурцгаая. За тэгвэл хичээлдээ орцгоё. Кажа. Бүгдээрээ хичээлдээ орцгоё. За энэ эффект маань болохоор 2025 оны 9 сарын 9-нд буюу саяхан ямар ч апдейт дээр бий болсон байгаа. За ер нь бол 90 ширхэг одоо эффект транслейшн байгаа. За энэ болохоор аль бие усны бичлэг байна. За энэ аль бие усны танилцуулга бичлэгийн ч гэсэн би линкээр холбочих. Бүгдээрээс бичлэгийг нь үзээрэй гэж хүсэж байна. За энэ эффектийг болохоор ямар хүмүүс дээр гачрах вэ гэхээр за энэ Premiere Pro-го за сүүлийн вершн буюу 25.5. За энэ вершнгээр солих юм болвол за энэ эффект маань за цаанаасаа шууд гарч ирэх байгаа шүү. За тийм учраас төлбөртэй хэрэглэгч нарт ихэвчлэн шууд гарч ирнэ гэсэн үг байгаа. За Adobe-г маш хямдханаар авахыг хүсэж байгаа бол та хүмүүс DM бичээрэй. За 370 мянган төгрөгөөр жилийн турш Adobe Creative Cloud буюу бүх аппликейшнийг ашиглангаа AI generate бүх юм үнгүүгээр өмнө нь болохоор хязгаартай байдаг гэсэн байгаа. Энэ одоо үнэгүй болж хувирсан юм байлээ. За ашиглах бүрэн боломжтой байгаа. За тэгвэл бүгдээрээ хэрхэн ашиглахыг бүгдээрээ Premiere Pro-го нээгээд шууд харцгаая. За бүгдээрээ Premiere Pro нээх юм болвол за өмнө нь бүгдээрээ энэ эффект гэдэг хэсэг дотроос за энэ видео translation гэдэг хэсгээс ихэвчлэн одоо видео буюу хоёр дүрсийг энэ хоорондоо энэ болохоор ямар ч эффектгүй байхад шууд ингэ шилжилж байгаа шүү дээ. Энийг translation буюу видео болохоор шууд одоо слайд гэдэг рүү ороод за ингэж өгөх юм бол энэ хоёр дүрс маа хоорондоо за иймэрхүү ч юм уу юм translation-аар ингэ шууд өөрчлөгддөг байгаа. За гэхдээ за бидний одоо апдейт хийх юм бол энэ чинь Film Impact Animation гэдэг шинээр нэмэгдсэн байгааг та бүхэн харж байна. Видео гэтэ энэ хэсгээс ингэхгүйгээр за урчилж хардаг шинэ дисплей болсон байгаа. За энэ Film Impact Dashboard гэж гарч ирсэн байгаас за бүгдээрээ эднийг алга болгох чи за яаж гаргаж ирэх вэ гэхээр за Windows хэсэг рүү очоод энэ extension гэсэн хэсэг рүү очих юм бол энэ чинь Film Impact гэдэг шинээр гарч ирсэн байгаа. За тэгээ энийг бүгдээрээ өөрийнхөө явсан дуртай яг байрлуулахыг хүссэн газараа ингээд яг энэ бичгэн дээр нь дарж байгаа чирх юм бол ингээд зөөвөрлөж болдог байгаа. За миний хувьд болохоор энэ зүүн дэд хэсгээр байршуулж үлээд амар санагдсан. За энэ нь болохоор илүү бүр амар байгаа. За яах вэ гэхээр мини пуги буюу превью буюу урчилж эффектийн ямар эффект юм бэ гэдгийг харах боломжтой. Зүгээр нэршлэр нь биш ямар эффект юм бэ гэдгийг ингээд дээр маузаараа ингээд очих юм бол маузаа тавих юм бол за иймэрхүү байдлаар орох юм байна гэдгийг харах боломжтой байгаа. За энэ чинь болохоор нийтдээ эффект гээд за бас translation гээд хоёр хэсэгт хуваагдсан байгаа. За энэ эффект хэсгийг нь болохоор одоо текст юм уу, лого ч юм уу за нэг зурган дээр нэг видеон дээр өгөх боломжтой байгаа. За мэдээж translation-ыг нь болохоор хоёр дүрс одоо хоёр зураг ч юм уу хоёр видео ч юм уу за хоёр дүрсэн дээр өгөх боломжтой ийм translation-ууд байгаа. За та бүхэн ингээд ороод нэг хүртэл ингээд ороод хараад үзээрэй. Маш олон гой translation-ууд цаанаас өгөгдсөн байгаа. Эдгээрийг зүгээр л бичлэгэн дээр ашиглахад хангалттай бичлэгүүдийг болохоор гоё хийх боломжтой байгаа. За бүгдээрээ хэрхэн яаж өгөх вэ гэхээр за энэ translation хэсэг дээр байгааг болохоор за одоо энэ ийм хоёр ийм дүрс байна. За ийм хүү ч юм уу. За энэ дүрсийг болохоор сонгоод за бүгдээрээ яг өгмөр байгаа хэсгээ бүгдээрээ ингээ харна гэсэн үг. За яг одоо харах юм бол иймэрхүү translation-ууд байж байна. За энийг өгмөр байгаа бол энэ дээрээ дарах юм бол за энэ эффект гэсэн хэсэг дээрээ шинээр эффект орсон байгаа нь харагдаж байна. Хааж байна уу?
За тэгээд энэ болохоор зүгээр эффектгүй хэсэг шүү дээ. За эффект өгөх юм бол за иймэрхүү байдлаар солигдож байна. За бүгдээрээ энийг бүр зөндөө бүгдийг ингээ ашиглаад үзээрэй бүр гайхалтай бүр янзын энийг болохоор After Effects дээр л ийм эффектүүдийг бэлэн байдаг. Бас After Effects дээр хийдэг баггүй. Тэгсэн чинь цаанаасаа бүр юм нөгөөгээр өгцөн байгаа. Йоо гайхалтай байгаас. Ер нь Premiere Pro Adobe иймэрхүү зүйлсийг гаргадаг л да юм нэмэлт ийм компаниуд иймэрхүү зүйлсүүдийг хийгээд зардаг байгаа. Тэгсэн чинь мэдгүй галзуурсан юм уу? Эсвэл гинт ухаан орсон юм уу? Ямар ч ийм эффектийг үнгүүгээр апдейт дээр ямар ч тааж өгсөн байгаа. За тэгээд та бүхэн нэг үрсэл ингээд ашиглаад үзээрэй. Үнэхээр одоо гой эффектүүд байгаа. Гарах юм бол ингээл тэ. За бүгдээрээ дээр нөгөө эффект хэсэг дотор байгаа үгүүдийг ашиглаж үзээ л да. За жишээ за энэ бичлэгийн нэг ийм бичлэг байна. За энэ чинь болохоор эффект хэсгээс очоод за энэ лайт гэдэг дээр очих юм бол одоо ийм одоо нөгөө глоб ч юм уу тэ эсвэл ийм нөгөө эффектүүд байдэн штэ. Эдгээрүүдийг ингээ өгж болно. Энийг болохоор текст дээр ч өгж болно. Ийм хайлайттай ч юм уу иймэрхүү бүгдээрээ нөгөө mist filter гэдэг одоо камерны урд нөгөө жоо mist pro filter гэдэг өгдөн штэ. Тэрийг болохоор engine-ээсээ одоо эффектийг зөв өгөх юм бол одоо харж байгаа чиглэл нь одоо юм mist filter шууд ингээ ордог ч юм уу. За өөр бичлэгтэр бөөнөр ороод ч тий. За энэ бичлэгэн дээрээ mist filter энийг өгж үзье. За тэгэх юм бол эффект нь ингээ орж байгаа харж байгаа. За энэ эффект хэсгийг болохоор өгөх үед энэ чинь өгсөн байгаа юу үгүй юу гэдгийг яаж хэрхэн мэдэх вэ гэх юм бол энэ чинь effects гэдэг одоо бичиг байгаа шүү дээ. Энэ effects. За энэ болохоор effects ийм харанхуй байгаа. За бүгдээрээ энэ одоо эффектийг өгөх юм бол за effects гэдэг бичиг нь цагаан өнгийн болоод тодорч харагдаж байгаа. Энэ нь бол effects эффект одоо энэ өгцөн байгаа бол энэ гэрэлтэж харагдах байгаа шүү. За тэгээ өгөөгүй байх юм бол энэ нь болохоор ямар ч эффект өгөхгүй байх юм бол ингэж харагддаг байгаа. За бүгдээрээ film effect руу очоод за янз бүрийн эффектүүдийг өгж болно. За бүгдээрээ энийг өгж үзье. Бүр гайхалтай гоос. Ингээд өгчих юм бол энэ бичлэг маань ингэж хувирнаа гэсэн үг байгаа. За эдгээрийг угаасаа ямар эффектийг ямар бичлэг хооронд өгөх вэ гэдэг нь та бүхний сонголт нь шүү дээ. Энд дэр заавал ийм өгөхтэй гэсэн дүрэн бол байхгүй. За бичлэг болгоноос хамаарат өөр байх байгаа. За бүгдээр ямар ч таж эхний хэлжин бүгдэнд нь ингэ өгөөд үзээрэй. За тэгэх юм бол бүгдээр гайхалтай байгаа. За энэ логон дээр ч гэсэн өгж болох байгаа. За энэ ийм зураг ийм background шар өнгийн background байна. За дээр нь болохоор Sony гэсэн нэртэй ийм PNG зүгээр ийм текст байна. За энийг болохоор бүгдээрээ энэ light translation хэсгээс ч гэсэн дуртай эффект байгаа. За энийг өгье л да. Тэгэх юм бол харж байгаачлан ингээд эффект хоёр талд нь орж байгааг харж байна. За ингээд яг өмнө бид нэр видео translation эффект өгөхөд энэ хэсгээр нь дарж байгаа сунгах юм бол хэр удаан дээр эффектээ орох вэ гэдгийг одоо тодорхойлж байгаа шүү дээ. Хойно ч гэсэн орсон байгаа. За дарах юм бол эффект маань ингээд орсон байгааг харж байна. За төгсгөл нь эффект маань бас за яг ингээд эхлэх хэсэг аут хэсэг дээрээ хоёуланд нь орсон байгааг харж байна. За бүгдээрээ бүх энэ эффектүүдийг ингээд өгөөд үзээрэй. Ямар ч тааж ингээд одоо урчилж харж болж байгаа шүү дээ. Урчилж харж агаад за сонгож агаад бүгдээрээ дарах юм бол өгөх боломжтой байгаа. За тийм гайхалтай гоос. За энэ эффект хэсэг дотроос ч гэсэн одоо энэ яг одоо логонуудыг хэвшлэн хэрэглэгдэж болохоор эдгээрийг ус өгж болж байна. За харах юм бол энийг зүгээр юу шүү дээ. After Effects дээр л өгөх боломжтой шүү дээ. Тэгс чинь энэ зүгээр Premiere Pro дээр ороод ирсэн байна гэж боддоо. За бас нэг гоё зүйл нь юу вэ гэхээр за бүгдээрээ болохоор энэ film effect руу очоод за motion буюу одоо энэ логонууд дээр өгдөг эдгэрийг за ингээ өгье л да. За тэгэх юм бол ямар ч FX гээд энэ орсон байгаа эффект маань ингээд ажиллаж байгааг та нар харж байна. За гэхдээ энэ эффектийнхээ сонгосныхоо дараа эффект контрол хэсэг рүү очих юм бол за энэ PX гээд за саяны энэ эффект маань энд орсон байгааг та бүхэн харж байна. За таривчлан эффектүүдийнхаа бүрэн засварлах боломжтой байгаа. За бас гоё нь юу гэхээр энэ чинь эффектний доор харах юм бол энэ surprise me гэдэг хэсэг бавс. За энэ хэсэг дээр ингээд дарах юм бол энэ эффект маань бас өөр хэлбэрээр орох байгаа. Яг нэг эффект мөртлөө дахиад нэг дарах юм бол бас арай өөрөөр орно. За дахиад нэг дарах юм бол бас арай өөрөөр
Юу гэхээр цаанаас автоматаараа болохоор нэг эффектийг олон төрлөөр ингэж өөрөө автоматаараа AI-аар нь хийж өгч байгаа гэсэн үг. Тийм учраас нэг л эффект байгаа гэсэн үг биш. Маш олон төрлөөр бас ашиглаж болно гэсэн үг. За харъя л да өнөөрөө дахиад нэг өөрийг за энийг ч юм уу ингээ өгж үзье. Тэгэх юм бол за нэг иймэрхүү эффект маань ингээд орж байгаа шүү дээ. За гэхдээ энийг болохоор эффект контрол хэсэг рүү очиод дахиад дарах юм бол арай өөрөөр орно гэсэн үг. Дарах юм бол дахиад өөрөөр. Тийм бас зүр нэг л төрлөөр биш. Энд дээр дараалах юм бол янз бүрээр ингээд солих боломжтой гэсэн үг. За тэгээд энийгээ болохоор энэ эффект контрол хэсэг дээрээсээ засварлах бүрэн боломжтой гэсэн үг. За бүгдээрээ энэ чинээс за нэг иймэрхүү мэдрэмжтэй. Янз бүрээр ингээд дараалах юм бол ингээд сөлөгдөөл байна. За бүгдээрээ за энийг өгснөөгөө дараа за дахиад бүгдээрээ энэ эффект хэсгээс болохоор энийг өгчил та. Тэгэх юм бол ингэж гарч ирдэг ч юм уу. За ингээд шал өөрөөр олон төрлөөр нэг эффектийг олон төрлөөр ашиглаж болно. За хэдийч эффект өгч болохоор байгаа. За бүгдээрээ иймэрхүү маягаар ашиглаад үзээрэй. За хэрвээ ийм эффектүүд болохоор заримдаа ингээд алдаа заагаад ч юм уу орохгүй байх юм бол бүгдээрээ за энэ зургнуудыгаа PNG-гээ ч юм уу энэ текстийга маус хоёроо дээр нь дарж агаад энэ nest гэж байгаа. Nest-ийг сонгоод өгөөрэй. За nest-ийнхаа нэрийг за ингээд 1 2 ч юм уу ингээ өгчий. За энэ ямар өчтэй вэ гэхээр энэ хэсгийг болохоор тусад нь нэг ийм sequence нээчихэж байгаа гэсэн үг байгаа. За энэгээ болохоор текстийга засахын тулд болохоор шууд дарж байгаа текст edit text гэж засах боломжгүй. За дээр нь маусаар 2 удаа дарах юм бол энэ чинь нэмэлтээр 1 2 гээ сайн нэртэй шинээр sequence нээж байгаа. За тэгээд дотор нь ороод засварлах боломжтой. За яагаад ингэж байгаа гэхээр nest гэж үүсгэчээд дээр нь дахиад ингээд одоо эффектийгаа өгөх юм бол за илүү алдаатай ч юм уу харагдаж байгаа үед эффект маань илүү гоё орох боломжтой байгаа шүү. За ийм маш олон гоё төрлийн эффект бас ийм translation-ыг Premiere Pro дээр одоо програм үнэгүй өгсөн байна. За та бүхэн эдгээрийг бас ингээд бүгдийн нэг үржил нь ашиглаад үзээрэй. Маш гайхалтай олон эффектүүд байна. Хэлбэртөө хэрэглэж чадахгүй байгаа хүмүүст болохоор би Premiere Pro дээр бас компрессор гээд шинээр энэ плагин байгаа үнэгүй. За яг үүнтэй ижилгэн Windows хэсэг рүү очих юм бол энэ Premiere Compressor гэх нэртэй эффект байгаа. За энд орох юм бол text box, text preset бас энэ translation за иймэрхүү энэ эффектүүдийг болохоор үнэгүй авах боломжтой байгаа. Энэ линкээр орох юм бол бүгдээрээ Premiere Pro-гийн ямар ч вершн дээр байсан бай. За энэ нэмэлт плагиныг татаад үнэгүй ашиглах боломжтой байгаа. Бас маш олон translation, audio effect, маш олон хэрэгтэй text эффектүүд байгаа. За та бүхэн одоо хүртэл мэдээг байгаа бол заавал суулгаад нэг туршаад үзээсэй гэж хүсэж байна. Бичлэгийг дуусны үзэд маш баярлалаа. Өнөөдрийн сурсан фильм эффектийг та бүхэн бичлэгэн дээрээ яг зөв гоёор ашиглах юм бол та бүхнийгээр өдөр тутмын байнга ашиглахад ч гэсэн боломжтой тийм плагин болсон байгаа гэж бодож байна. За миний хувьд 11 сараас 3 сарын хугацаанд бичлэг хийгээд бас боломжтой тийм уйлдрал ирж байгаа учраас за та бүхэнд хэрэгтэй хичээлүүдийг бас бэлтгэж оруулах болно. За тэгвэл бүгдээрээ дараагийн бичлэгээрээ уулзцаая.